олон уншигчдын хүсэлтээр би номын сангаа танилцуулах блог эхэлж байна. Энэ цуврал контентаараа би өөрийнхөө номын сандаага сонирхолтой номнуудыг нэг нэгээр нь тайлбарлахаас гадна дэлхийгээр аялах хамгийн хямд боломжийг та бүхэнд санал болгоно. Гэхдээ би та бүхэнд онгоцны тийз борлуулахгүй, зочдлын ваучер борлуулахгүй, би зөвхөн өөрийнхөө номын сангаар дамжуулаад дэлхийн улс орны сонирхолтой түүх, баримт хийгээд ард түмний ёс заншил, амьдралын тухай номоор дамжуулан өгүүлэх болно. Тэгэхээр та бүхэн маань миний номын сантай танилцж дэлхийн олон орны зохиолчдын ард түмнийх нь амьдралыг үзхийг хүсэх юм бол миний YouTube хуудсыг subscribe хийгээрэй. За өнөөдөр эхний дугаар маань орж байна. За эхний дугаараараа би өөрийнхөө хамгийн дуртай ном буюу Ширээний номоо та бүхэнд танилцуулах болно. Хэд хэдэн номыг би үе сөхөж харах дуртай. Тэгээд энэ Ширээний номны маань жагсаалтын хамгийн тэргуунд байрладаг номыг одоо та бүхэндээ танилцуулъя. Зэрэг. За энэ бол Ливаны Америкийн алдарт зохиолч Халил Гибран гэж хүн байна. За Халил Гибраныг манай монголчууд бас сайн мэднэ. За Халил Гибраны нэг онцлог бол зохиолч, яруу найрагч, философч юм. Гэхдээ өөрийгөө философч гэж хэлүүлэх их дурггүй. За Халил Гибран гэж хүн 1883 онд төрсөн. Тэгээд 48 наснда энэ хорвоог орхисон. Гэхдээ энэ богинохон хугацаанд энэ хүн маш олон бүтээлийг, оюуны бүтээлийг дэлхийн хүн төрөлхтөнд үлдээгээд явсан байна. За хамгийн алдартай ном нь Prophet буюу Зүнч гэж энэ ном байгаа. За Зүнчийг дэлхийн 100 гаруй хэлнээ орчуулсан байгаа. За дээр нь одоо олон номын сангийн, олон номын дэлгүүрийн бестселлер гэж нэрлэж байгаа тийм тэр хэсгийг өнгөлдөг олон хүн эргэн харах дуртай яг над шиг номын сандаа хадгалаад үе сөхөж харах дуртай номнуудын нэг юм болсон байна. За энэ ном ингээд сөхөд харахаар их сонирхолтой ийм шүлэгч юм шиг, өгүүлэгч юм шиг хэлбэрээр бичигдсэн. За яагаад надад таалагддаг вэ гэхээр хүний амьдралд олон харилцаа, олон үйл явдал араасаа өрнөдөг. Гэхдээ тэр үйл явдлууд, тэр олон харилцаанууд нэг өдөр бүгдээрээ ирдэггүй. За жишээлбэл гэр бүл болоход ямар асуудал үүсэх вэ? Хүүхэдтэй болоход ямар асуудал үүсэх вэ? Байгаль орчин дэлхийтэйгээ харьцахад хүнд ямар асуудал үүсдэг вэ? За ээж гэж юу юм? Тэ эцэг их гэж юу юм? Хайр гэж юу юм? Материалын зүйл гэж юу юм? Мөн чанар гэж юу юм? Гэх мэтчлэнгээр ингээд сэдвүүдээ хуваачсан. За тэгээд сэдв болгон дээрээ нэгэн мэрэгэн зүнч хүн хотод ирэхэд хотын иргэд зүнчийг явахаас өмнө тэр агуулга бүхий тэр сонирхолтой сэдвүүдээр та бидэнд утга учирыг хэлж өгөөч гэж нэг бүрчлэн асуудаг. За зүнчөөс надад нэг таалагдсан хэсэг байдаг. За энэ хэсгийг би бас орчуулах гэж оролдож байсан. За тэгэхээр түрүү би хэлсэнтэй олон зүйлийн талаар арай өөр өнцгөр бидний бас олж хараагүй өнцгөр тайлбарладаг. За гэрлэлт гэдэг нэг хэсэг байгаа. За гэрлэлт гэдэг хэсэг дээр бол мэдээж хүмүүс бид нар гэр бүл болоод цайгаа хувааж уугаад нэг дэрэн дээр унтах гэх мэт тийм ойлголттой байдаг. За энэ бол зөв. Гэхдээ хосууд би биенийхээ орон зайг хөндлөж байгаасэ гэдэг талаар Халил Гибран маш сонирхолтойгоор бичсэн. За юу гэхээр та хоёр гэрэлсэн хос хамтдаа дуулж болно. Хамтдаа бүжгэлж болно. Гэхдээ би бинийгээ хүндэтгээрэй. За та хоёр хамтдаа үн удаан жил амьдарч болно. Магадгүй хамтдаа өхөж болно. Гэхдээ би биенийхээ аягтай цаг дүүргэж өгөөрэй. Гэхдээ би биенийхээ аягнаас бити угаарай.
Би биендээ талах өгж болно. Гэхдээ нэг талхны хоёр талаас битээ дээрээ. За мөн та хоёр одоо бие биенийхээ орон зайг хүндэтгээрэй. Яагаад гэхээр зэрэгцээ хоёр сагалгаар мод урах гэж байгаа бол бие биенийхээ сүудэрт хизээч ургадаггүй. Гэхээр одоо хамтран амьдрагчаа гэргийгээ нөхрөө ханаа өөрөөрөө байхад нь тусалж дэмжиж агаарэ гэдэг утгыг гаргасан тэр хэсэг надад үнэхээр таалагдсан. Тэгээд бусад хэсгүүд бас яг иймэрхүү сонирхолтой байдлаар амьдралын олон зүйлийг олон өнцгөөс нь тайлбарлаж олон өнцгөөс арай өөр өнцгөөс одоо харах боломжийг биднэрт олгодог болохоор би энэ Prophet гэдэг номонд их дуртай байдаг. Тэгэхээр та бүхэн маань энэ одоо Зүнч хэмээх номыг Prophet хэмээх номыг Amazon-оор захиалаад авч болно. За одоо Kindle soft хэлбэрээрээ бас олон янзаар олон одоо хэвлэлийн газрууд хэвлсэн янз бүрийн хувилбарууд байдаг. Тэрийг бас аваад үзэж болно. За надад бол энэ хувилбар нь сүүлийн одоо 11 жил одоо яг энэ хувилбараараа байгаа. Тэгээд би бас нэг айлын номын санд арай өөр хувилбараар нь бас харсан. Тэгэхээр та бүхэн маань англи хэлээр унших сонирхолтой болвол The Prophet гэх энэ номыг сонирхоорой. За Мерсер манай юун дээр сошиал орчинд хүмүүс бадагаар нь буюу хэсэг хэсгээр нь орчуулаад тавьсан байгаа харагдчихсэн. Тэгээд энэ одоо контентын доор мөн би өөрийнхөө нэг орчуулсан хэсгийг оруулах болно. Тэгэхээр та бүхэн маань энэ видеогоо үзэж дуусаад тэр хэсгийн орчуулгыг бас сонирхоод уншаад үзээрэй. Тэгээд хамгийн эхний танилцуулах ном маань Khalil Gibran The Prophet буюу Зүнч хэмээх сонирхолтой ном байлаа. Тэгээд дараагийнхаа дугаараар иргэн уулзцгаая. За та бүхэн бас ямар номны тухай яриулмаар байгаагаа надад санал хэлж болно. За хэрвээ энэ ард байхгүй бол би бас цахим хэлбэрээр буюу soft хэлбэрээр унших дуртай. Тэгээд тэнд бас олон ном байгаа учраас магадгүй та бүхний хүссэн ном миний номын жагсаалтанд байх юм бол би ярьж өгч олно. За бүр хэрэг хүсэх юм бол би бас аваад уншаад та бүхэнд бас ярьж өгөх боломжтой. Тэгэхээр энэ влогийг олон залуучууд, ном сонирхдаг залуучууд үзээсэй гэж бодож байна. Тэгээд та бүхэн найздаа, дүүдээ, ахтаа, эгчтэй, аавдаа, ээждээ үзүүлмээр байгаа бол subscribe хийгээрэй. Тэгээд дараагийнхаа дугаараар иргэн болцгаая.